За Mongodeo програмаас нөөц бэлдээд тэр бэлдсэн нөөцөөс сэргээх хоёр арга бий. За нэгдүгээр арга маань энэ програм дээрээс сэргээх арга байдаг. Одоо бэлдсэн нөөцөө сэргээх гэсэн команд энэ дэлгэцний болон энэ сумтай дүрс харагдж байна. Энэ бол энэ урд нь бэлдсэн нөөцийг сэргээхэд ашигладаг ийм үйлдэл байна. За ингэж сэргээхэд зарим нэг баазыг ялангуяа том хэмжээний баазыг сэргээхэд удааширч байна, компьютерийн дэлгэц цагаан болж байна гэсэн ийм саналууд ирж байгаа. Тэгэхээр ингээд эндээсээ сэргэхгүй байгаа бол сэргээх өөр нэг арга бий. Тэр нь ямар арга вэ гэхээр энэ WAMP програм дээр давхар суусан энэ PHP-MyAdmin гэдэг ийм нэмэлт програм бий. Энэ PHP-MyAdmin-аас тухайн Mongodeo програмын баазыг сэргээх нэг боломж байдаг. За тэгэхээр PHP-MyAdmin руу орсныхоо дараа PHP-MyAdmin гэдэг маань юм байна. Localhost PHP-MyAdmin. Тэгээд энэ database гэсэн табыг сонгоод энэ дээрээ open гэсэн нэртэй баазыг үүсгэж өгнө. Collection гэсэн хэсгээс одоо UTF-8 буюу одоо Unicode бааз маань үүсгэх ёстой гэдэг юм. UTF-8 Unicode CI гэсэн энэ сонголтыг хийгээд create гэдэг баазаа үүсгэдэг. За ингээд open нэртэй бааз маань үүслээ дотор нь ямар нэгэн хүснэгт энэ төр байхгүй болсон байна. За энэ баазаа үүсгэснээр дараа яах вэ гэхээр энэ бэлдсэн нөөцөө компьютертаа татаж авдаг. Болгоны баруун товчийг дараад save link s гэдэг энэ командыг өгөөд жишээлбэл дэлгэцэн дээр энэ файлыг хуулж хадгалъя гэх юм бол хадгалж байна. За ихэнх компьютеруудад бол Mongodeo програмын хуучин хувилбарууд дээр бол энэ маань back гэсэн өргөдөлтөй гардаг. За шинэ хувилбар дээр бол ийм zip өргөдөлтөй гарч байгаамаа. За back гэсэн өргөдөлтөй энэ файлыг энэ өргөтгөлийн SQL болгоод өөрчилж болно. Өргөтгөлийн солилоо enter даглаа. За ингээд файлын одоо нэрийн extension буюу энэ 3 хэсгийг өөрчлөх үү гэж асууж байна. За ингээд OpenSQL гэдэг нэртэй бааз болж хувирлаа. Файл болж хувирлаа. За үүнийг ямар програмаар нээж харах вэ гэхээр нэгдүгээрт таны компьютерт энэ Notepad++ буюу одоо Notepad нэмэх нэг гэсэн энэ програмыг компьютертаа суулгасан байвал их тохиромжтой. Энийг энэ download гэсэн товчийг дараад татаж аваад суулгачаарай. За ингэж суулгасны дараа энэ файлыг нээгээд харъя. Open with edit with Notepad гэдэг. Тэр ардаа хоёр нэмэгтэй байна. За ингээд edit with Notepad гэдэг нэгтгэхээр энэ бааз чинь дээр ороод ирж байгаа. Тэгээд гарнаас Ctrl A товч эсвэл edit цэсний select all гэсэн товчийг дараад edit цэсний select all эсвэл гарнаас Ctrl A. Тэгээд copy хийчихнэ. Edit copy эсвэл гарнаас Ctrl C. Ингэсний дараа нөгөө PHP-MyAdmin гэсэн open энэ бааз дээр очоод open баазаа сонголоо. Тэгээд SQL гэж байгаа. SQL гэсэн табыг дараад энэ цагаан талбар дээр нөгөө copy хийсэн файлаа хууль энэ дээр гаргаж ирэх юм байна. Эндээс edit copy хийсэн бол одоо paste гэдэг. За энэ шууд холбооны баруун товчоос paste ажиллахгүй байгаа бол гарнаас Ctrl V товч энэ товчийн хослыг ашиглах нь шүү дээ. Ctrl V. За энийг ажиллаж жаад гарнаас Ctrl V. Ингээд нөгөө копидсэн файлаа оруулсан бол одоо go гэсэн товчийг дарна. Open гэсэн хүснэгт рүү ирээд очие. 52 хүснэгттэй бааз маань үүсчээ. За одоо програм дээр очиж шалгаад харъя. Open гэсэн програм маань
бааз нь өссөн учраас энэ алдаа заахгүйгээр шууд ажиллах ёстой. За. За ийм байдлаар Mongodb программын баазыг сэргээх арга бас байдаг. Энэ бол хоёр дахь арга нь байна.